5 дугаар сарын 17-нд тохиох үхрийн ордны шинэ сар нь 2026 оны хамгийн хүчтэй мөнгө бөгөөд доктортой байдлыг дуудах шинэ сарууд юм. За астрологичид үхрийн шинэ сарыг мөнгө элбэг дэлбэг байдал, доктортой амьдрал, урт удаан хугацааны зорилгыг өөрөө өөртөө амьдралдаа татах, манифест хийх, хүслээ шивнэх хамгийн хүчтэй үеийн нэг гэж үздэг. За учир нь гэх юм бол шинэ сар болгон өөрөө шинэ эхлэлийг тавих, үр тариа суулгах үед байдаг. Таны одоо эхлүүлсэн зүйл дараагийн 6 сар бүр цаашлаад хэдэн жилийн суурьж болж магадгүй. Энэ шинэ сар таны амьдралд юу авчрахыг мэдхийг хүсэж байгаа бол та эхлэл тайлбар хэсгээ дуустал нь үзээрэй. За шинэ сар гэдэг нь нар бөгөөд сар хоорондоо нэг ордод яг нэг хэмдээр нийлж байгаа мөч буюу үеийг хэлж байдаг. Шинэ сарны үеуд нь бидний амьдрал чинь эхлэлийг тавьж өгдөг шинэ шийдвэр зорилгоодыг бөгөөд шинэ энергийг шинэхэн шимт хичээлтэй хөрсөнд суулгаж байгаатай адил үржих цэцэглэх боломжийг олгож идэг. За тэгтэл энэ удаагийн шинэ сар маань энгийн шинэ сар гэхээсээ илүүтэйгээр супер мун гэсэн тодорхойлолттой явж байгаа. За тэгэхээр супер мун гэдэг нь ихэвчлэн хэрэгэл саранд ашиглагддаг боловч маш ховор тохиолдолд шинэ саранд ашиглагддаг бөгөөд шинэ сар маань дэлхийдээ маш ойрхон болж байгаа үеүүдэд биднэрт нөлөөллөө илүү сайхан байдлаар үзүүлэх, за ялангуяа одоо тэр хүслийг маань биелүүлж өгөхөд бүр маш их өвөглүүд нь энерги нь хэд дахин үржигдсэн хүчтэй нөлөөлөх үеүүдийг илэрхийлж өгч идэг. За тэгтэл энэхүү супермун буюу шинэ сар маань үхрийн ордонд буюу хөрөнгө мөнгө санхүү доктортой байдал, бие махбод харилцаанд үнэнч байдлыг илэрхийлж байдаг, үн цэн амар амгалан тайван байдал, гоё таатай амар сайхан тайван тансаг мэдрэмжийг бөгөөд амьдралын чанарыг удирдах өгч идэг. Астрологч гэсэн үхрийн ордонд гарч байгаа шинэ сарыг ерөнхийдөө бол жил бүр тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ шинэ сар болгон харилцаа адилгүй бидний хүслийг биелүүлж өгдөг буюу тухайн одоо байгаа гаригуудын хоорондын холбоос ямар ордон дээр шинэ сар тохиож байгаа гэдэг бүр дээр нь тулж ажиллах шаардлагатай байдаг. За тэгэхээр одоо энэ шинэ сарны бусад гаригуудын холбоос бөгөөд бидний амьдралд юу авчрах боломжтой талаар ярьцгаая. За тэгэхээр нар сар холбогдож байгаа үхрийн орд маань өөрөө хөрөнгө мөнгө санхүү бидний бие махбод за түүнээс гадна бидний материалын эд зүйлс буюу ерөнхийдөө бол материалын ертөнцийг удирдах байдаг. Бидний амьдралдаа урт удаан хугацааны бөгөөд доктортой үр дүнг хүсдэг орд байгаа. За тэгэхээр үхрийн ордон дээр шинэ сар болж байгаа учраас мөнгө манифест хийхэд тохиромжтой үе гэсэн үг байна. Гэвч шинэ сар бүр нь өөрөө байгаа тохиож байгаа орд бөгөөд гаригуудынхаа холбоостой хамааралтайгаар хүсэл болгоныг тодорхой нөхцөлтэйгээр биелүүлж өгөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл тухайн гаригуудын нөлөөлөлтөөр бид нар зөв хүслээ шивнэх манифест хийх хэрэгтэй. Тэгэхгүй байх юм бол бидний хүсэж байгаа зүйл үр дүнгүй байх боломжтой. За тэгэхээр энэхүү шинэ сар маань бод гарагтай 2 эмийн зөрүүтэй холбогдож байгаагаараа нэлээд онцлог болж өгч байна. За үхрийн ордонд бод гараг аялж явах үедээ чухал харилцан ярианууд өрнөх түүнээс гадна мөнгө бөгөөд ажилтай холбоотойгоор шийдвэрүүд гаргах ямар нэг дарагчсан байсан үнэн ил гарч ирэх за түүнээс гадна гэрээ хэлцээр бөгөөд төлөвлөгөөнүүдийг гаргах за удаан хойшлуулчихсан байсан юмдаа зөвшөөрөөд одоо хийхээр шийдвэр гаргах за түүнээс гадна эргэлзээ төрчихсөн төөрөлтчихсөн байсан үеуд байсан бол одоо оюун ухаан бодол санаа илүү тайван тогтун байдлаас зөв урт удаан хугацаагаар харсан шийдвэр сонголтуудыг хийхэд тохиромжтой үеийг илтгэж өгч идэг. За тэгэхээр бод гараг маань шинэ сартай холбогдсноороо бид мөнгө, бие махбод өөрийгөө үнэлэх үнэлэмж, тайван амгалан доктортой байдал, харилцаа бөгөөд одоо хин нэгэнд хосын амьдрал дээрээ үнэнч байх, хөрөнгө мөнгө санхүүд авт тухаас гадна гоо сайхан бөгөөд хоолтой холбоотой зүйлс, за бизнес бөгөөд материалын аюулгүй байдалтай холбоотойгоор шинэ ухаарлууд, харилцаа ярианууд өрнөх, сонголт шийдвэрүүдийг гаргах, бусдад эдгээртэй холбоотой зүйлсийг зарлах, за түүнээс гадна практикл байдлаар эдгээр зүйлсийг төлөвлөхөд маш тохиромжтой үе болж өгч байгаа байх нэ. За тэгтэл энэхүү бод гараг маань өөрөө дахиад саяхан Ихрийн ордонд орсон Тэнгэрийн ван гарагтай холбоос үүсгэсэн байна. За энэ Тэнгэрийн ван гарагийн талаар мэдээлэл аваагүй ордуудыг нь шилжсэн зэрэг талаар ойлголтгүй байгаа бол 7 жилийн хугацаанд биднэрт нөлөөллийн эхлэл болж өгсөн холбоос 4 сарын сүүлд болсон байгаа. За баруун дээд буланд линк оруулъя. Та хэд маань сонирхож байвал орж үзээрэй. За тэгэхээр бод маань Тэнгэрийн ван гарагтай холбогдсноороо хоёрхан хэмээн зайтай холбоос үүсгэснээрээ бидний амьдралд магадгүй гинтийн шин мэдээ дуулдах за түүнээс гадна хин нэгэнтэй ярьсан ярианууд маш сонирхолтой зүйлсийг бидэнд дуулгах за түүнээс гадна
Тооцоолоогүй, тааварлаагүй байсан сонголт шийдвэрүүдийг гаргах, санхүүгийн хувьд болохоор шинэлэг санаанууд төрөх, за шинэ бизнесийн үгүй бол одоо контент хийдэг хүмүүсийн хувьд контентын санаанууд төрөх, за төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах, үнэн илчлэгдэх гарч ирэх. За түүнээс гадна оюун ухаан бол санааны хувьд таны тархинд кодлогдчихсан байсан зүйлийн түлхүүр тайлагдаж байгаа юм шиг мөчүүд тэр гацчихсан байсан асуудал дээрээ шинэ шийдлийг харах боломжтой үе ирж байна. За энэхүү болж байгаа шинэ сар бөгөөд бут гаригууд маань өвхрийн ордон дээр байгаа бол ярагдаад байгаа Тэнгэрийн ван гариг маань ихрийн ордон дээр байгаа учраас бид мөнгө хөрөнгө санхүү хийх хуучин арга барил, за түүнээс гадна аюулгүй тохиртой байдлыг илэрхийлж байсан хуучин арга барил бодлууд маань а тодорхой хэмжээгээр одоо нураагдаж Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр шинэ санаанууд орж ирэх, тэдгээрийг хэрэгжүүлэх оюухан бод санааны хувьд нэг шинжлэх хийх боломж олгож өгч байна гэсэн үг. За тэгэхээр шинэ сар маань бут гарагтай 2 хэмээн зайтай холбоотой. За тэгтэл бут гараг маань өөрөө ихрийн ордонд байгаа Тэнгэрийн вантай 2-оос 3 хэмээн зайтай холбогдсон байна. За тэгэхээр шинэ сар маань өөрөө дахиад энэ Тэнгэрийн ван гарагтайгаа 5 хэмээн зөрүүтэйгээр холбоос үүсгэсэн байгаа. За тэгснээр өвхрийн орд маань илүү удаан биднэрт хүсэл маань биелүүлж өгдөг буюу урт удаан хугацааны одоо доктортой байдлыг авчирдаг бол энэ Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр одоо энэ бүх зүйл илүү удаан гэхээсээ илүүтэйгээр илүү хурдан гинтийн тесрэлттэй байх боломжийг олгож өгч байна. За ингэснээрээ бидний нөгөө 50 доктортой тогтчихсон байсан зүйлийг нурааснараа шаардлагатай өөрчлөлтийг илүү хурдан авчрах боломжийг бүрдүүлж өгч байна. За ингэснээрээ мөнгөтэй холбоотой гинтийн шилжилтүүд гарах, за бие махбод бөгөөд амьдралын хэм маягийн өөрчлөлтүүд илрэх, харилцаанд тодорхой хэмжээгээр сюрпризүүд гарч ирэх буюу гинтийн өөрчлөлтүүд гарч ирэх, та өөрөө илүү эрх чөлөөтэй байхыг хүсэх, ямар нэг тогтчихсон байсан зүйлийг эвдмээр өөрчлөлмөр санагдах, за үгүй бол гинтийн боломжууд гарч ирэх таатай зүйлс болох боломжтой байна. За тэгтэл дахиад одоо энэ өвхрийн ордны шинэ сартай холбоотойгоор энийг илүү таатай болгож өгж байгаа нэг байршил байгаа. За энэ маань юу вэ гэх юм бол мэлхий ордонд байрласан Бархасад гарагтай энэхүү шинэ сар маань 4 эмийн налуутаагаар эерэг холбоосыг үүсгэж байгаа. За энэний талаар тайлбарлаж ярих юм бол Бархасад гараг маань өөрөө мэлхий ордонд байхдаа хамгийн хүчтэй байралтай байдаг. За тэгэнгუთ мөнгө хөрөнгө санхүүг илэрхийлж байгаа шинэ сар маань өөрөө аз завшаан боломжийг илэрхийлж идэг. Өөрийнхөө хамгийн дуртай ордонд өгдлүүд нь бөгөөд одоо уур чадварууд нь хамгийн сайн гарч ирдэг ордон дээрээ энэ хоёр хоорондоо эерэг холбоос үүсгэсэн байгаа ахны. За тэгэхээр Бархасад гараг маань өөрөө өөрийнхөө дуртай ордон дээр буюу хамгийн хүчтэй өгөгдөлтэй байх ордон дээрээ байрласан бөгөөд хөрөнгө мөнгө санхүүгийн шинэ сар гарч байгаатай холбогдуулаад энэ хоёрын хослол нь болохоор бидэнд 12 жилд нэг тохиох мөнгө манифестыг хамгийн таатай үе шимтэй үеийг бүрдүүлж өгч байгаа гэж астрологчид маань үзэж байгаа. За түүнээс гадна одоо энэхүү шинэ сар тохиохоос хэдхэн минутын өмнө ангараг бөгөөд шархацсан ангаагч буюу Херон гэдэг гаригууд маань хоньны ордонд хоорондоо яг холбогдож байгаа үедээ энэ шинэ сар маань давхцаж тохиож байгаа байх нь. За тэгэхээр энэ таны аль гэрт тохиож байгаатай холбоотойгоор таны өмнө нь байсан хуучин шарах, сэтрэх боломжтой. За ямар нэг зүйлд таны сэтгэлийн шарх хөндөгдөөд ууралж бохимдох, за үгүй бол таны бие даасан байдалд илүү халдах, өөрөө өөрийгөө илүү хамгаалах хэрэгтэй болох, за үгүй бол эхлээд үйлдэл хийх шаардлагатай нөхцөл байдлуудад таныг хүргэх боломжтой. За гэвч одоо энэ ангараг бөгөөж шархцаа наагч гэдэг гаригуудын маань холбоос өөрөө үйлдэл хийснээрээ өөрийнхөө тэр шархыг ангаах боломжийг бас өгөх болно. За тэгтэл шинэ сарны удирдагч гариг болох сугар гариг маань өөрөө энэхүү ангараг бөгөөд Херон гаригийн холбоостой эерэг холбоосыг үүсгэж байгаа учраас цаанаасаа эдгээр асуудлууд гарч ирсэн байсан ч гэсэн эдгээр дээр илүү халуун дулаан хин нэгийг хайрлсан байдлаар хандсанараа өөрөө өөрийгөө ангаах боломжтой. За түүнээс гадна өөрөө өөрийнхөө хүслийг илэрхийлж хийх боломжийг итгэл найдварыг бөгөөд танд ир зэргийг өгөх болно. За ямар нэг шаардлагатай нөхцөл байдлуудад илүү шулуун шударга ярьснараа бүх зүйл илүү зөв чиг рүү чиглэх боломжтой байгаа байршлуудыг харуулж өгч байна. За тэгэхээр шинэ сарын удирдагч гараг буюу сугар гараг маань ихрийн ордонд байрласан байгаа учраас бид олон хүмүүстэй магадгүй интернетээр олон нийтийн сүлжээгээр танилцах, ярилцах, мессеж бичих түүнээс гадна олон сонголтын тунд одоо орох
мэдлэг мэдээлэл, бие биентэйгээ харилцан ярих ярианууд илүү чухал байх болно. За хайр дурлалын асуудал дээр бие биентэйгээ бас сэтгэгнэх асуудлуудад ч гэсэн илүү таатай үе байгаа харагдаж байна. За тэгэхээр хүмүүс энэ үед хэн нэгэнтэй дахин эргэн холбогдох, шинэ хүнтэй танилцах, өөрөө өөрийнхөө үннийг ярих бөгөөд харилцаагаа дахин тодорхойлох зүйлс болох хамгийн өндөр магадaltaй харагдаж байна. За тэгэхээр энэ үедэд шинэ доктортой эхлэлийн зураг тавих, мөнгөний хувьд өсөх боломжтой. За шинэ санаануудыг хэрэгжүүлэх, амьдралын чанараа сайжруулах, харилцаагаа тодорхой болгох, өөрөө өөрийгөө үнэлэмжийг өсгөх зүйлс хийх, бие махбодыг бас үхрийн орд маань удирддаг учраас бие махбодоо ангаах гэдгийг за түүнээс гадна илүү газардлагатай хүслээ шивнэх мөрөөдөх буюу газардлагатай манифест хийхэд тохиромжтой үе байх нь байна. За болгоомжлох зүйл нь гэх юм бол үхрийн орд нь болж байгаа учраас хит их зөрүүдлэх, айцаасаа болж өөрчлөлтөөс зүхтах, Тэнгэрийн ван гарагтай холбоотой байгаад байгаа учраас гинтийн бодлогогүй шийдвэр гаргах, за хит их ууралснаасаа болж реакц үзүүлэх, уур бухимдлаа хяналтгүйгээр гаргах, за түүнээс гадна хит их төсөөлөл мөрөөдөлтөд автах, бүх зүйлийг хит их удирдах гэж оролдоход таагүй байгаа учраас та хэд маань анхаараарай. За шинэ сараар хүслээ бичих, манифест хийх, биелүүлэх талаар ярьцгаая. За шинэ сарны үед бидний нар бөгөөд сар буюу далд тухамсар бөгөөд тухамсар тухайн хоёр хоорондоо холбогдож байгаа үеийг илэрхийлдэг учраас хүслээ биелүүлэхэд тохиромжтой үе байдаг. За гэвч зарим хүсэл маш хурдан биелдэг бөгөөд зарим хүсэл бүр хэд мянга хүссэн байсан ч гэсэн хөдлөхгүй тэр чигтээ байдаг буюу биелэхгүй байдаг. За зарим шинэ сараар бид хэдэн ч төсөөлөл мөрөөдөлтөө тухайн зүйлийг харсан байсан ч гэсэн тухайн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй буюу таны хүсэл биелэхгүй байх гадаах үеуд байдаг. За яагаад вэ гэх юм бол магадгүй буруу цагтаа манифест хийсэн, за үгүй бол шинэ сараар манифест хийсэн байсан ч гэсэн зөв үе цагтаа өөртөө таарсан арга барилаар хийгээгүй байж болно. За шинэ сар бүр маань өөр ордод өөрөөр гаригуудын холбоостой өөр шаардлагатай өөр үе хаалгуудыг нээж идэг. За жишээ хэлэх юм бол өмнө гарсан загасны ордны шинэ сар дээр болохоор бид нэр зүүн бэлэг мэдрэмж дээрээ өөрийнхөө төсөөл дээр үндэслэн манифестик портал гарч ирсэн бол хоньны ордны шинэ сар биднээс зоримог ирмэгий байдал хурдан шийдвэр гаргалт бөгөөд үйлдэлийг шаардсан байсан. За энэ удаагийн үхрийн ордны шинэ сар болохоор мөнгө өөрийгөө үнэлэх үнэлэмж бөгөөд бодит материаллык зүйлстэй холбоотой, за түүнээс гадна урт удаан хугацаанд тогтох доктортой байдалтай холбоотой зүйлсийг таны амьдралд авчрах буюу манифест их тохиромжтой үе ирж байна. За тэгэхээр шинэ сар болгонд хүслээ шивнэхдээ зөв зорилго тавих, зөв цаг хугацаанд хийх, зөв энерги урсгалтай ажиллах бөгөөд зөв байдлаар өөрийн сүүдрийн талтай ажиллах буюу өөрийнхөө таалагдахгүй байгаа зан чанартай ажиллах. За өөрөөр хэлбэл англиар shadow work хийх гэдэг зүйлтэй ажиллахгүй бол бидний хүсэл биелэхгүй байх нөхцлүүд бүрдээд идэг. За ийм учраас өмнө сарын адил шинэ сарын энергийг хэрхэн ашиглах, за түүнээс гадна орд бүрд буюу таны мандалд нар сарны байршилд үндэслээд юу манифест хийхэд хамгийн хүчтэй, ямархуу байдлаар тухайн хөрөнгө мөнгө санхүү материалын зүйлсийг өөртөө хүсэх боломжтой юм бэ гэдэг тухайн шинэ сарны энергитэй өөрийнхөө энергийг давхцуулан хүссэн амьдралаа бодит болгоход зориулсан таныг чиглүүлэг болгосон гайдбук гаргасан байгаа. За энэхүү шинэ сарны энерги маань өөрөө 5 дугаар сарын 17-нд тохиож байгаа буюу үүнээс 3 хоногийн өмнө 3 хоногийн дараа, за өөрөөр хэлбэл энэ бичлэг орж байгаа хугацаа буюу 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 21 хүртэл бүртгэл яваад дуусна. За та хэд маань өөрийнхөө хүслийг хамгийн оргил зэгтэй хүчтэй үед нь хүсгийг хүсэж байгаа бол 5 дугаар сарын 17-наас өмнө амжиж гайдбукаа авцгаагаарай. Сонирхсан хүмүүс байх юм бол миний Facebook пэйж болон Instagram хуудасаар холбогдоорой. За эхлэл хэсгийн энэ хүртэл дуустал нь сонссон хүмүүс маань байх юм бол сонсон гэдгээ мэдэгдээд энэ удаагийн бичлэгэн дээр ногоон зүрх үлдээцгээгээрэй. За тогтмол сонсдог мөртлөө комент бичдэггүй хүмүүс байх юм бол ногоон биш шар зүрх үлдээж надад сонсдог гэдгээ мэдэгдээрэй. За 12 ордны тайлбар руугаа орохоос өмнө та хэддээ шинэ орж иж байгаа хүмүүстээ мөн зөв сонсох тайлбараа хэлж өгье. За хэрвээ та өөрийнхөө нарны орд буюу төрсөн сар өдөрт үндэслэн ордоороо сонсдог бол энэ нь танд дутуу мэдээлэл өгнө гэсэн үг. За тэгэхээр зөв сонсохын тулд мандалд бөгөөд дар сарны ордоороо эдгээр дарааллаар сонсох зүйтэй байдаг. Мандалд ордоороо сонсноор танд бодит амьдрал дээр илрэх
бодит өөрчлөлтүүдийг илэрхийлж хэлж өгөх болно. Нарны ордоороо сонсгомол таны оюухан бодол санаа бөгөөд амьдралын зорилго зөв чигийг харуулах бол сарны ордоороо сонсноор таны сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлөх байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Өөрийн мандалд бөгөөд нар сарны ордын байршлыг илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол баруун дээд буланд өөрөө гаргаж авах заавар бичлэг оруулж өгье. За хэрэв өөрийн натал чарт бөгөөд хосын зохицол, газар зүүн тайлал зэргийг авахыг хүсэх юм бол миний Астротол гэсэн Facebook хаяг болон Instagram хуудасаар холбогдох боломжтой. Натал чарт гэж юу болох, за түүнээс гадна ямар мэдээллүүд авах боломжтой байдаг талаар мэдхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол баруун дээд буланд мөн адил линк оруулаад тавьчихъя. За ингээд 12 ордны 6 тайлал руугаа орцгоё. Хоньны орд, хоньны мандал, дар сар. За хоньны ордны хувьд үхрийн шин сар та хэдийн маань 2 дугаар гэр дээр буюу мөнгө хөрөнгө санхүү орлого өөрийгөө үнэлэх үнцийн авьяас бэлэг чадвараар бөгөөд материаллык зүйлсийг илэрхийлдэг гэр дээр тохиож байна. За ингэснээрээ хэрэв та сүүлийн үед мөнгөтэй холбоотой дарамт шахалт мэдэрсэн бөгөөд өөрийгөө хангалттай үнэлэхгүй байсан орлогоо илүү доктортой болгох шаардлага хэрэгцээтэй байсан бол энэ шин сар танд мөнгө бөгөөд үнцийн шинэ орлогын эхлэлүүдийг авчрах болно. За ингэснээрээ бодит амьдрал дээр магадгүй шинэ ажил эхлүүлэх, шинэ орлогын их үүсвэртэй болох, за үйлчлэгээ үзүүлдэг хүмүүсийн хувьд үн ханшаа нэмэх, за хадгаламж эхлүүлэх, илүү доктортой санхүүгийн төлөвлөгөө гаргах, за өөрийн авьяас бэлэг чадварыг мөнгө хөрөнгө санхүү болгох зэрэг зүйлсийг хийхэд таатай үе байх нь. За буд бөгөөд Тэнгэрийн ван гарагийн холбоотойгоор гихтээ та хэдэд маань гинтийн томоохон хэмжээний зардал гарч ирэх боломжтой бөгөөд гинтийн тааварлаагүй байсан боломжууд үгүй бол амьдралаа өөр өнцгөөс харах боломж ухаарлууд орж ирэх боломжтой харагдаж байна. За түүнээс гадна хэрвээ та хэд маань шинэ санхүүгийн их усүртэй болмоор байсан, шинэ ажил эхлүүлмээр байсан, бизнес эхлүүлмээр байсан бол энэ үе ерөнхийдөө бол тохиромжтой байна. За та хэд маань аль болох бодлогогүйгээр мөнгө хөрөнгө санхүүгээ хийдэг бүрэх буюу одоо бодлогогүй худалдаа авалтууд хийхдээ илүү болгоомжтой хандаарай гэж зөвлөмөр байна. За яг өөрт тохирсон байдлаар хөрөнгө мөнгө санхүүгээ илүү их татах, өөртөө энэ энергитэй ажиллахыг хүсэх юм бол гайдбук маань сонирхорой. Үхрийн орд, үхрийн мандал, нар сар. За үхрийн ордны хувьд шин сар та хэдийн маань 1-р гэр дээр буюу бие махбод дүр төр хинбэ гэдэг амьдралын чиглэлийг за түүнээс гадна хүмүүс таныг харах байдал дээр болж байна. За тэгснээрээ энэ шин сар таны хувьд хамгийн хүчтэй шин саруудын нэг байх болно. За хэрв сүүлийн үед та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм шиг мэдэрч байсан хэн байгаатай танд таарахгүй юм шиг санагдчихсэн. За магадгүй гадаад төрх бие махбод амьдралын хэмнэл чиглэл стил зэрэгт шинжлэх хүссэн бол одоо тэр шинжлэлийг хийхэд таатай үе ирж байна. За энэ шин сар танд өөрийгөө шинээр эхлүүлэх боломжийг өгж байгаа. За амьдрал дээр гадаад төрхөө өөрчлөх, шинэ имиж, шинэ зорилго тавих, за үгүй бол амьдралын хэмнэлээ өөрчлөх, өөрийнхөө бие махбодод илүү анхаарах, за өөрийгөө бусдад илүү хүчтэй байдлаар тодорхой илэрхийлэх амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлэхэд таатай үеуд байна. За үхрийн ордныхны маань ордоос Тэнгэрийн ван гараг гарсан буюу үхрийн орд руу шилжсэн бөгөөд түүнээс гадна гаригууд 12 дугаар гэр дээр нь буюу хоньны ордноор байрсан байсан гаригууд нь ч гэсэн энэ шин сарны дараагаар шилжих тул ерөнхийдөө үхрийн ордныхаа маань илүү их эрч хүчтэй болж байгаа болов гэж бодож байна. За бод бөгөөд Тэнгэрийн ван гаригууд нь одоо энэ хүү шин сартай буюу та хэдийн маань 1-р гэр дээр байгаа шин сартай холбогдож байгаа учраас өөрийнхөө тухай гинт ямар нэг гинтийн зүйлийг ухаарах, за үгүй бол амьдралаа өөрчлөмөр санагдах, илүү эрхчлөөтэй байх сонголтыг хийх, өөрийгөө илэрхийлмээр санагдах уюуд мэдрэмжүүд хүчтэй төрөх боломжтой. За энэ үед та хэд маань бас гинтийн шийдвэрүүдийг ч гэсэн гаргах магадaltaй. За тэгэхээр та хэд маань ажил карьер бөгөөд мөнгө хөрөнгө санхүүгийн хувьд шинэ эхлэл, шинэ боломжуудыг тавьж байгаа үе байгаа болов уу гэж бодож байна. За харилцааны хувьд ч гэсэн өөрийнхөө үн цэнийг илүү ойлгож ухаарсан үе байх болно. За та хэддээ өгөх зөвлөгөө гэх юм бол хэд зөрүүдлэх буюу одоо өөрийгөө өөрчлөх өөрчлөлтөөс битээ агаарай гэж зөвлөмөр байна. Энэ нэрхтээ зөв ажиллаж өөртөө хөрөнгө мөнгө санхүүгээ илүү татах боломжийг хайж байгаа л та гайдбук маань сонирхорой. Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордны хувьд энэ хөөшийн сар нь та хэдийн маань 12 дугаар гэр дээр тохиож байна. За 12 дугаар гэр бол өөрөө даалт тухамсар, айцууд, за бусдаас тусгаарлагдаж өөрийнхөө сэтгэл зүйтэй илүү ажиллах
гэр байдаг бөгөөд тодорхой хэмжээгээр таны амьдралын нэг бүлэг дуусж байгаа, тавьж явуулах ёстой зүйлсээ тавьж явуулж байгаа бөгөөд сүнслэг ертөнцийг илэрхийлж идэг гэр байдаг. За ингэснээрээ магадгүй та сүүлийн үед тайлбарлаж чадахгүй байдлаараа одоо ингээ ядарчихсан, цуцчихсан, бусдаас илүү зай аваад ганцаараа баймаар санагдчихсэн. За өнгөрсөн зүйлсээ дахин эргцүүлж бодсон, сэтгэл дотроо ямар нэг зүйлийг хааж байгаа юм шиг, дуусах болж байгаа юм шиг, төгсөж байгаа юм шиг мэдрэмжүүд төрж исэн. За түүнээс гадна хуучин өөрийгөө тавьж явуулах юм шиг шаардлагатай мэдрэмжүүд төрж исэн бол энэхүү шинэ сар танд ерөнхийдөө л дотоод тэр бүх зүйлээ цэвэрлэх, амьдралынхаа өмнөх бүлгийг хаах, төгсгөл болгох, сэтгэл зүйн хувьд шинэ эхлэлийг авчрах боломжийг бүрдүүлж өгч байна. За тэгэхээр бодит амьдрал дээр та хэд маань амралт авах, за өөрөө өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах буюу одоо сэтгэл зүйчэд хандах, үгүй бол тэмдэглэл хөтлөх, за нуужчихсан байсан сэтгэл хөдлөлүүд нь гарч ирээд тэрнтэй ажиллах боломжтой болох, за хуучин тавьж явуулж чадахгүй байсан зүйлсээ тавьж явуулах, өөрийнхөө одоо үүмүүлээд байсан тань цаад болоод байсан амьдралтай хэцүү байсан зүй тогтолцоодоо ойлгох, за түүнээс гадна нойр бөгөөд далд ухамсар мэдрэмжүүд илүү хүчтэй болох, нойроор одоо зарим зүйлсийг илүү тод зөгнөх, за шинэ зүүдүүд нь ч гэсэн илүү тод болох, за байдлаар илрэх боломжтой байна. За энэхүү шинэ сар нь бод бөгөөд Тэнгэрийн ван гарагтай ойрхон байрласан байгаа учраас таны амьдралын дараагийн 7 жилд ерөнхийдөө бол маш том өөрчлөлтүүд, чиглэлтүүд тохиох болно. За үзээгүй байгаа бол дараагийн 7 жил таны амьдрал ямархуу байдлаар өөрчлөгдөх вэ гэдэг бичлэгийг маань орж үзээрэй. За энэхүү шинэ сар нь болохоор ерөнхийдөө өөрчлөлтийн өмнөх чимээгүйхэн одоо таны далд хумсарт байсан зүйлсийг цэвэрлэж өгж байгаа. Өөрөөр хэлбэл танд шинжлэх авчирж байгаа үе байгаа болов уу гэж бодож байна. За ингэснээрээ гинтийн байдлаар зүүдлэх, зүүн бэлэг мэдрэмжүүд орж ирэх, за үгүй бол нуугдчихсан байсан хин нэгний нууцыг илүү мэдэх мэдрэмжүүд ерөнхийдөө бол орж ирэх боломжтой байна. За энэ шинэ сар бол ерөнхийдөө маш энгийн байдлаар хуучин өөрийгөө хаах, дуусгар болгох үе. За харилцааны хувьд эхрийн орднуудынханд маань нуужсан байсан мэдрэмжүүд буюу одоо гомдлууд үгүй бол одоо тавьж явуулж чадаагүй байсан сэтгэл хөдлөлүүд гарч ирэх боломжтой. За хинтээ байхдаа та илүү амар амгалан тайван байд юм байна. Хинтээ байхдаа илүү энергитэй цорогдсон байна гэдгийг илүү тодорхой энэ үед харах болно. За эхрийн ордныхоо маань энэ үед хит их зүйлийг бодох, нойр дутуу явах, за ганцаардсан мэдрэмжээ өөр буюу одоо болохгүй хүнээр нөхөх гэдэг юм уу да. За нууц харилцаанд орох, өөрийгөө бусдаас тусгаарлах, за үгүй бол таны энергийг сордог хүмүүсээс зайлсхийгээрэй, зайгаа бариарай гэж зөвлөе. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү шинэ сар нь та хэдийн маань 11-р гэр буюу найзууд, нийгмийн хүрээлэл, за нийтийн одоо захим сүлжээний буюу сошиал медиа дээр, за түүнээс гадна одоо контент хийдэг хүмүүсийн хувьд үйлчлүүлэгчдэр, за үгүй бол таны танилын хүрээгээр, за үгүй бол ирээдүйн мөрөөдөл бөгөөд урт хугацааны зорилгоодыг илэрхийлж идэг гэр дээр тохиолдож байна. За тэгэхээр та хэрв сүүлийн үед найз нөхдийн хүрээллээ өөрчлөх хэрэгтэйгээ мэдсэн гэдэг ч юм уу. За үгүй бол одоо таны эргэн тойронд байгаа хүмүүст илүү шүүлтүүртэй хандах ёстой юм шиг санагдсан. За өөрөөр хэлбэл сошиал медиа буюу одоо нийгмийн захим сүлжээнд илүү их өсөхийг хүссэн, ирээдүйн зорилгоо илүү тодорхой болгох хэрэгтэй байсан. За ямар хүмүүсийн дунд байвал илүү цохилтой юм бэ гэж бодож исэн бол энэхүү шинэ сар танд шинэ хүрээлэл, шинэ зорилго бөгөөд шинэ бүлэг хүмүүсийг тавих эхлэл авчирч өгч байна. За бодит амьдрал дээр энэ магадгүй шинэ найзтай болох, үгүй бол шинэ бүлэгт хараалагдах, за түүнээс гадна сошиал медиа дээр өсөлт мэдрэх, за өөр хүмүүстэй хамтрах, урт удаан хугацааны зорилгодоо шинжилэл хийх, шинэ зүйл рүү зорих, за түүнээс гадна мөрөөдлөө бодит болгохын төлөө төлөвлөгөө одоо боловсруулах байдлаар илэрч болно. За энэхүү шинэ сар маань бод бөгөөд Тэнгэрийн ван гарагтай холбогдсон байгаа учраас гинтийн мессеж, гинтийн санал, гинтийн хамтрах боломжууд, за үгүй бол онлайн захим сүлжээн дээр боломжууд гарч ирэх, шинэ танилтай болох, за үгүй бол одоо тэр контент хийдэг хүмүүсийн хувьд үзэгчтэй байлаа гэж бодоход тэр бүх зүйл дээр илүү их одоо хүмүүст хүрэх боломжууд орж ирэх болно. За тэгснээрээ нэг пост, нэг яриа үгүй бол нэг одоо хүнтэй хийсэн харилцаагаа холбоосороо том боломжийг авах магадлалтай байна.
За энэ үедэд та хэд маань буруу хүмүүстэй холбогдох, үгүй бол нийгмийн дарамт чахалтаас үүдэлтэйгээр ямар нэг зүйлийг хийх, за үгүй бол өөр хүмүүсийн хүсэж байгаа зүйлийг өөр дээрээ тусгаж авч өөрийн мөрөөдөл мэтээр андуурах, найз нөхдийн үгэнд хит их автахаас зайлсхийрэй гэж зөвлөе. За хэрэв эдгээр байгаа өгөгдөл дээрээ тулгуурлан зөв энергитэй ажиллах, өөрийнхөө хөрөнгө санхүүг өсгөх боломжийг хайж байгаа бол та миний гайдбукийг сонирхоорой. Арслангийн орд, Арслангийн мандалд нар сар. За Арслангийн ордныхны хувьд энэхүү шин сар нь 10 дугаар гэр дээр тохиолдож байна. За 10 дугаар гэр өөрөө ажил, мэргэжил, карьер, нэр хүнд, статус, за түүнээс гадна таны амжилт, том зорилгоодыг илэрхийлж идэг. За хэрвээ та сүүлийн үед ажилдаа сэтгэл ханахгүй байсан, илүү том зүйлийг хийх ёстой юм шиг мэдэрч ийсэн, за бусдад харагдах байдлаа өөрчлөхийг хүсэж ийсэн бөгөөд карьер, ажил, мэргэжлийн чиглэл дээрээ дахин өөрчлөлт хиймээр санагдчихсэн, бусдад илүү үнэлэгдэхийг хүсэж ийсэн бөгөөд магадгүй дараагийн түвшин рүү ахихыг хүсэж ийсэн бол энэ шинэ сар танд ажил, мэргэжил, карьерийн шинэ эхлэлийг авчрах болно. За бодит амьдрал дээр та хэд маань магадгүй шинэ ажилд орох, албан тушаалд дэвших, шинэ бизнесийн чиглэл гаргаж ирэх, бусдад илүү танигдах, за дарга бөгөөд удирдлагатайгаа ярилцах, ажил мэргэжлийн чиглэл гаргах бөгөөд өөрийнхөө нэр хүнд, ажил мэргэжил, карьерийг илүү нухацтай авч үзэж байгаа байдлаар илэрчиж болно. За бод бөгөөд Тэнгэрийн ван гарагийн холбоос байгаа учраас ажил мэргэжилтэй холбоотой шинэ мэдээ, шинэ саналууд, үгүй бол ажлын чиглэлээ өөрчлөх зүйлс илэрч болно. За та хэд маань ямар нэг байдлаас ажлаас болж биеэ мартах, буюу хит их ажиллах, за бусдад харагдах байдлаа хит их санаа зовох, үгүй бол карьерийн чухал шийдвэрүүдийг гинтийн буюу зөвхөн сэтгэл хөдлөлтөө тулгуурласан байдлаар гаргах зэрэгт болгоомжлоорой. За хэрвээ энэхүү шин сарны энергитэй зөв ажиллаад өөртөө таарсан байдлаар хүссэн зүйлээ буюу мөнгө хөрөнгө санхүү материалын зүйлсийг татмаар байвал гайдбукийн маань сонирхоорой. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордны хувьд энэхүү шин сар нь та хэдийн маань 9 дугаар гэрийг төвчүүлж өгж байгаа. За 9 дугаар гэр бол аялал, гадаад улс орн руу явах, за боловсрлоо илүү ахиулах, ямар нэг шинэ зүйлийг эхлүүлэх, ихтгэл үнэмшил буюу шашинлаг ихтгэл үнэмшилтэй холбоотой, за түүнээс гадна хууль эрх зүйн асуудлууд амьдралыг том дүр зургаар нь харах бөгөөд сүнслэг байдлын хувьд төсөж тэлэх боломжтой үеийг харуулж өгж байна. За хэрэв сүүлийн үед амьдрал тань хит жижиг хүрээнд гацсан юм шиг санагдсан, сурах, зааж хөгжих хүсэл нэмэгдсэн, гадаад аялал, за түүнээс гадна өөр улс орн руу нүүх суух, за үгүй бол магадгүй хот дотроо ч гэсэн нүүхийг бодсон, за ихтгэл үнэмшилтэй баг зэрэг эргэлзэжсэн, амьдралаа илүү том зургаар харах хэрэгтэй юм шиг санагдажсэн бол энэхүү шинэ сар танд тухайн сэдвүүдээр шинэ боломж, шинэ чиглэл, шинэ амьдралыг харах үзэл бодлуудыг авчрах болно. За бодит амьдрал дээр энэ нь сургалт эхлүүлэх, шинэ ур чадвар сурах, аялын төлөвлөгөө гарах, за магадгүй гадаадтай холбоотой боломжууд нэгдэх, за амьдралтай нь ямар нэг байдлаар таныг зөв чигтэн чиглүүлэх багш, ментор орж ирэх, үгүй бол зөв сургалтандаа суух, за түүнээс гадна сүнслэг сэрэлт болох бөгөөд амьдралын философи өөрчлөгдөх байдлаар илэрч болно. За энэхүү шин сар маань бод бөгөөд Тэнгэрийн ван гарагтай холбоотой байгаа учраас аялмаар санагдах. За түүнээс гадна гадаад хүмүүстэй холбогдох, гадаадтай ямар нэг байдлаар холбоо үүсгэх, хууль эрх зүйн документ, бичиг баримттай холбоотой зүйлс дээр ч гэсэн шинэ мэдээллүүд гарч ирэх, шинэ мэдлэг олж авах. За үгүй бол бодож явсан магадгүй танд тогтчихсон байсан зүйлийг өөрчлөх ёстой юм байна гэдэг ухаарлууд орж ирэх боломжтой. За энэ үед та хэд маань ихтгэл үнэмшлээ бусдад тулгах, за үгүй бол баталгаатай биш газарт аялал, үгүй бол сургалтанд жуучлуулах, за үгүй бол энд мөнгөө өрөх, том мөрөөдүүд байгаа мөртлөө жижиг алхмаа хийхгүй байх, хит төсөөлөлтөө авцсан шийдвэрүүдийг гаргахгүй байх тал дээр анхаарч зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. За энэ шинэ сарны энергитэй зөв ажиллаж өөрийнхөө энергит татсан байдлаар материаллык зүйлс, тэр мөнгө санхүү татахыг хүсэх юм бол гайдбукийн маань сонирхоорой. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордны хувьд энэхүү шинэ сар нь та хэд юм 8 дугаар гэр дээр
тохиож байна. За 8 дугаар гэр бол өөрөө дотн байдал, дундын хөрөнгө мөнгө санхүү, үр ширзээл, итгэлцэл бөгөөд одоо тодорхой хэмжээгээр а өөрөө өөрийгөө өөрчлөх шаардлагатай. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийнхөө сүүдрийн талтай буюу хэцүү талуудтай ажиллах гэр байдаг. За хэрэв та сүүлийн үед хэн нэгэнд хит их сэтгэл зүйн хамааралтай болсон байсан. За харилцаан дээрээ буюу хайр дурлалын асуудал дээр хэн нэгнийг одоо нөгөө хүнээ та өөрөө ч гэсэн удирдуулж байгаа юм шиг байсан. За үгүй бол харилцааныхаа одоо ийм эргэтгэж байдлыг мэдэрсэн дундын хөрөнгө мөнгө санхүү үр ширзээл бөгөөд бусдаас орж ирж байгаа тусламжтай холбоотой стресстэй нөхцөл байдлууд үүсэж исэн, итгэлцэлтэй холбоотой асуудлууд гарч ирсэн. За түүнээс гадна та дотроосоо маш гүн гүнзгий өөрчлөгдөж байгаа юм шиг мэдрэмжүүд авч исэн бол энэхүү шинэ сар танд сэтгэл зүйн бөгөөд санхүүгийн хувьд гүн шинэ эхлэлийг авчирж байна. За бодит амьдрал дээр харилцаагаа илүү тодорхой болгох, дундын хөрөнгө мөнгө санхүүг ярих, үр ширзээлтэй холбоотой асуудлуудыг шийдэх, за магадгүй сэтгэл зүйчтэй холбогдох бөгөөд өөрийнхөө төр сүүдрийн муу талуудтай илүү ажиллаж эхлэх. За түүнээс гадна харилцаа холбоогоо илүү гүнзгийрүүлэх, за мөнгө хөрөнгө санхүүтэй байдлаар илэрч болох боломжтой байна. За энэ шинэ сар таныг гаднаас нь биш дотроос нь өөрчлөх болно. За бод бөгөөд Тэнгэрийн ван гарагтай байгаа холбоосууд нь гинтийн харилцаа холбоон дээр тань ямар нэг үннийг гаргаж ирэх, хин нэгэн танд үннээ илчлэх, за магадгүй мөнгөтэй холбоотойгоор мэдээлэл орж ирэх, за үгүй бол нуужсан байсан сэтгэл хөдлөлүүд гарч ирэх, далд ухамсарын хувьд та өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн хувьд ямар нэг зүйлийг ухаарах байдлаар илэрч болох боломжтой. За яг амьдралдаа та юу хүсдэг вэ? Яагаад ингэж зуурладаг вэ гэдэг бүх зүйлээ илүү ухаарах боломжтой үе байна. За жинлүүрийн ард түмний хувьд энэ үед атаархах, за хардах, хэн нэгнийг өөрийнхөө иргэшээлд байлгах гэж оролдох. За үгүй бол сэтгэл санаанд нь өөрийнхөө хүслээр байлгахын тулд нөлөөлөх буюу одоо манипуляц хийх ямар нэг зүйлийг нуух. За үгүй бол хортой харилцаанд байгаад байх. Санхүүгийн хувьд гинтийн одоо шийдвэрүүд буюу бодлогогүй шийдвэрүүдийг гаргахаас зайлсхийгэр гэж зөвлөмөр байна. За энэхүү шинэ сарны энергитэй зөв ажиллах, өөрийгөө зөв чиглүүлэх бөгөөд мөнгө хөрөнгө санхүү татах чиглэл авмаар байх юм бол хүчимээ сонирхорой. Хилэнцэн орд, хилэнцэн мандалд нар сар. За хилэнцэн ордны хувьд энэхүү шинэ сар нь та хэдийн маань 7 дугаар гэрийг идэвхжүүлж өгч байна. За 7 дугаар гэр бол урт удаан хугацааны харилцаа буюу хайр дурлалын харилцаа холбоо, гэрлэлт, бизнесийн хамтрагчид гэрээ хилцээр бөгөөд та хин нэгэнтэй одоо тулж харилцахад гардаг зүй тогтолцоог илэрхийлж идэг гэр байгаа. За хэрэв та сүүлийн үед харилцаан дээр ямар нэг тодорхойгүй байдал мэдэрсэн, за түүнээс гадна энэ хүнтэй ирээдүй байна уу гэж бодсон бодлууд төрсөн. За магадгүй тэр хүнтэй холбоотойгоор харилцаагаа цааш нь явуулах үгүй дээрээ асуудлууд тодорхой нөхцөл байдлыг хүссэн, харилцаатай өөрчлөгдөх ёстой юм шиг санагдсан бол энэ шинэ сар харилцаантай шинэ мөчлөгийг авчрах болно. За бодит амьдрал дээр энэ нь болохоор шинэ харилцаанд орох, за нухацтай харилцан яриануудыг өрнүүлэх, за магадгүй зарим хүмүүсийн хувьд салалт, зарим хүмүүсийн хувьд цүү тавих, гэрлэх, за үгүй бол бизнесийн шинэ хамтрагчтай болох, шинэ гэрээ зурах, харилцаагаа илүү тодорхой болгох байдлаар илэрч болно. За энэ шинэ сар харилцааг илүү тодруулсан үе байна гэж харж байна. За энэ шинэ сар маань бод бөгөөд Тэнгэрийн ван гарагтай холбогдсон байгаа учраас шинэ мессеж, за шинэ саналууд орж ирэх, үннүүд гарч ирэх, за түүнээс гадна бизнесийн хамтрагчдуудтай болох боломжууд гарч ирэх боломжтой. За хилэнцэн ордныхоо маань энэ шинэ сарны үеэр хамтрагчаа илүү өөрийнхоороо байлгах гэж оролдох. За магадгүй үгүй бол эсэргээрээ нөгөө хүнийхээ гаргаж байгаа болохгүй ааш занг тоохгүй өнгөрөх. За хит их бодлогогүйгээр салгаар шидэх зэрэгт илүү бодлоготой андараа гэж зөвлөмөр байна. Энэ шинэ сарны энергийг зөв ашиглан өөртөө хөрөнгө мөнгө санхүүг дуудах, манифест хийх хүсэж байгаа бол гайдбук маань сонирхорой. Номын орд, номын мандалд нар сар. За номын ордныхны хувьд энэ шинэ сар нь та хэдийн маань 6 дугаар гэр дээр тохиож байна. 6 дугаар гэр бол өдөр тутмын амьдрал, дадал зуршил, за ажлын орчин нөхцөл, эрүүл мэнд бүтээлч байдал бөгөөд одоо мэдрэлийн системийг удирдах идэг. За хэрвээ сүүлийн үед та маш ядарчихсан буюу одоо ажлын burnout-нд орчихсон, хит цуцтлаа бие махбодоо тоохгүйгээр ажилласан бол за амьдралтай нь магадгүй замбраагүй санагдчихсэн, биетэй нь хит их стресс хоримтлуулсан, за яг эрүүл бус дадал зуршилтайгаа илүү тэмцсэн үе байсан. Ерөнхийдөө л амьдраа
амьдралаа зэкслэх хэрэгтэй юм шиг санагдчихсан бол энэ шинэ сар танд зөв дадал зуршлыг хийхээр эхлүүлэх тэр энергийг бөгөөд эрүүл мэнд бөгөөд ажлынхаа хувьд шинжлэлийн энергийг авчирж байна. За ингэснээрээ бодит амьдрал дээр та шинэ ажил эхлүүлэх, өдөр тутмынхаа хуваарийг зохицуулах, дасгал хөдөлгөөн хийж эхлэх, хоолтондоо анхаарах, нойрондоо ч гэсэн илүү анхаарад илүү зөв хэмнэлтэд болох, за түүнээс гадна өөрийнхөө бүтээлч байдалд анхаарах буюу цагаа илүү зөв ашиглаж сурах, ажил дээрээ магадгүй шинэ үүрэг хариуцлага үүрэх, за магадгүй зарим хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үгүй бол амьтантай холбоотой, гэрийн төчөөр амьтантай холбоотой байдлаар илрэх боломжтой байна. Энэ шин сар жижиг зүйлсийг өөрчилснөөрөө том үр дүн гаргах болно. За бод бөгөөд Тэнгэрийн ван гарагтай холбоосороо ажилтай холбоотойгоор шинэ мэдээ дуулгах, үгүй бол шинэ үүрэг хариуцлага танд ирэх, хуваарьт өөрчлөлт орох, эрүүл мэндэд илүү анхаарах, за түүнээс гадна бүтээлч байдал дээрээ цагаа менежмент дээрээ илүү зөв техник технологи систем ашиглах боломжууд гарч ирэх болно. За энэ үед та хэд маань аль болох ядарсан байгаа бол биедээ илүү анхаарад стрессээ илүү дараад өнгөрөх буюу тоохгүй өнгөрөх биш аль болох амархыг зөвлөж байна. За түүнээс гадна бүх зүйлийг хэтэрхий төгс хийх гэж өөртөө илүү өндөр шаардлага тавих, хэд их ажиллах бөгөөд эрүүл бус дадал зуршлуудаа тоохгүй өнгөрөхөөс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. За энэ шин сарны энергитэй илүү зөв ажиллах, өөртөө хөрөнгө мөнгө санхүү дуутахыг хүсэх юм бол шин сарны маань гайдбукийг сонирхоорой. Материйн орд, материйн мандалд нар сар. За материйн орд юуны хувьд энэхүү шин сар нь 5 дугаар гэр дээр тохиож байна. За 5 дугаар гэр бол өөрөө романтик харилцаа, болцох, за түүнээс гадна бүтээлч байдал, амьдралаас авах ад жаргал таашаал, өөрийгөө илэрхийлэх байдал, хүүхэд бөгөөд хобби дур хүслийг илэрхийлж идэг. За хэрэв та сүүлийн үед амьдралд хэд их нухацтай хандсан, за хайр дурлалын асуудал, романтик харилцаа илүү зогсон санагдчихсэн. За бүтээлч байдал дээр саадтай байгаа юм шиг санагдчихсэн, өөрийгөө илэрхийлэхээс айсан, за баяр баясгалаа ад жаргалаа алчсан юм шиг санагдчихсэн бол энэхүү шин сар танд харилцаа холбоо, бүтээлч байдал бөгөөд адал явдал баяр баясгалтай холбоотойгоор шинэ эхлэлийг авчирж байна. За ингэснээрээ бодит амьдрал дээр шинэ хүнд таатагдах, таалагдах, шинээр болцож эхлэх. За үгүй бол нөгөө өөрийнхөө хобби бөгөөд бүтээлч зүйлүүд дээр илүү анхаарч төвлөрч эхлэх. За түүнээс гадна жирэмслэлтэй холбоотой сэтгүүд хөндөгдөх, за магадгүй жирэмслэхээр хүлээжсэн хүмүүс маань хүүхэдтэй болох боломжтой. За түүнээс гадна үзүүлбэр үзүүлэх, өөрийгөө илэрхийлэх байдлаар илэрх боломжтой байна. Бод бөгөөд Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр хин нэгэнд гинт татагдах, за түүнээс гадна хин нэгнээс романтик мессеж авах, бүтээл санаанууд төрөх, за түүнээс гадна тооцоолоогүй байсан хүндээ татагдах, за түүнээс гадна тэр хүнтэйгээ илүү таарч тохирч байгаа юм шиг зүйлс болох боломжтой байна. Аль хэдийн хостой байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол харилцаа илүү зугаатай төлөв рүү энерги рүү шилжих болно. За гэхдээ та хэд маань аль болох хит адармаатай нөхцөл байдал, за үгүй бол бусдын анхаарлыг өөртөө татах гэж хит их оролдох, за үгүй бол эрсдэлтэй хайр дурлалын холбоонд орох, за нөгөө хүнийхээ болохгүй зан чанарыг тоохгүй байх, за мөрөөдөө тоглох, үгүй бол мөнгө хөрөнгө санхүүдээ хит зарлагтай хандхаас зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. Энэхүү энергитэй зөв ажиллаж өөртөө хөрөнгө мөнгө санхүү дуудахыг хүсэх юм бол гайдбукийн маань сонирхоорой. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхын ордныхны хувьд энэхүү шин сар нь таны 4-р гэрийг төвчүүлж өгж байгаа. За 4-р гэр бол өөрөө гэр орон, гэр бүл, сэтгэл зүйн үндэс суурь, бага наасыг бөгөөд бидний хувийн нууц амьдрал, дотоод амар амгалан тайван байдлыг илэрхийлж идэг. За хэрэв сүүлийн үед та гэртэй холбоотой асуудалтай байсан, гэр орондоо илүү стресстэй мэдэрч ийсэн, сэтгэл зүйн хувьд илүү ядарсан, за нүүмээр үгүй бол орчноо өөрчлөхийг хүсэж ийсэн бол энэ шин сар танд гэр бөгөөд дотоод үндэс суурьтай холбоотойгоор шинэ эхлэлийг авчрах болно. За энэ нь бодит амьдрал дээр нүүх, гэрээ засах, за үгүй бол гэр бүлээрээ харилцаараа илүү өрнүүлэх, за гэр бүл дээрээ тэр үндэс угсаатайгаа холбоотойгоор өөртөө эдгэрэл ангаалтыг авчрах, за тавьж явуулж чадахгүй байсан зүйлээ тавьж явуулах бөгөөд илүү гэр бүлдээ төвлөрснөөр гэр бүлийн зөв тогтол өөрчлөгдөх байдлаар илэрч болно. За бод бөгөөд Тэнгэрийн ван гарагийн нөлөөллөөр гэр бүлээсээ ямар нэг мэдээ сонсох, нүүхээр шийдвэрлэх, тооцоолоогүй байсан шинэ хүн танад магадгүй ирж зочлох, гэртэй холбоотой ямар нэг шийдвэрүүдийг гаргах боломжтой.
За хумхын ордныхон маань энэ үед хит гэр бүлийн асуудалтай одоо ингэж драма үүсгэх, за үгүй бол сэтгэл зүйн хувьд өөрийгөө хаах, өнгөрсөндөө зууралдах, өөрийгөө одоо бусдаас тусгаарлах бөгөөд стрессээ дотроо хадгалахад таарамжгүй, тохиромжгүй үе байна. За энэ шинэ сарны энергитэй зөв ажиллах бөгөөд хөрөнгө санхүү өөртөө дутахыг хүсэх юм бол гайдбук юмаа сонирхоорой. Загасны орд, загасны мандалд нар сар. За загасны ордныхон маань хувьд энэхүү шинэ сар та хэдийн маань 3 дугаар гэр дээр гарч ийн. 3 дугаар гэр бол өөрөө сошиал медиа. За түүнээс гадна бичих, гэрээ хэлэлцээр ямар нэг шинэ зүйлийг сурах, аа бусадтай одоо харилцаа холбоо тогтоох. За түүнээс гадна өдөр тутмын хөдөлгөөн оюухан бал санааг илэрхийлж идэг. За хэрэв сүүлийн үед та толгой дотроо хит их бодолтой байсан нэг зүйлээ одоо хэлэх хэрэгтэй юм шиг байгаад хойшлуулад ийсэн ч юм уу тиймэрхүү нөхцөл байдалтай байсан. За үгүй бол одоо ямар нэг зүйлийг илэрхийлмээр байсан ч гэсэн дараад исэн. За сурах эсвэл заах хүсэлтэй болсон. Өөрөө өөрийнхөө юмд хандах хандлага буюу одоо майндсетээ өөрчлөх хэрэгтэй юм шиг мэдэрсэн бол энэ шинэ сар танд тэр хэрэгцээтэй байгаа шинэ бодол, шинэ яриа, шинэ чиглэлийг авчрах болно. За бодит амьдрал дээр та хэд магадгүй шинэ контент хийх, сошиал медиагаа илүү хөгжүүлэх, шинэ одоо зүйлийг сурч эхлэх, ямар нэг зүйлийг бичиж эхлэх, за богино зайны аяллууд хийх, шинэ танилтай болох, за түүнээс гадна ямар нэг байдлаар хин нэгнтэй ярьснараа шинэ ухаарлуудад хүрэх боломжтой. За Тэнгэрийн ам бөгөөд буд гарагтай холбоотой байршлуудаар оюухан бод санааны хувьд танд маш их одоо идэвхжил болох болно. За ингэснээрээ гинтийн шин санаанууд маш их төрөх, за гинтийн мессежүүд орж ирэх, за онлайн цахим сүлжээгээр боломжууд орж ирэх болно. За шинэ сартай холбоотойгоор та ерөнхийдөө бол маш хурдан шинэ зүйлүүдийг ойлгох, шинэ санаанууд төрөх үед байгаа харагдаж байна. За энэ үед заасны ордныхан маань хит их зүйлийг бодох, хов зөөх, за магадгүй өөрийнхөө одоо айдас түгшүүрт автах, хит их мэдээлэлд автаад үйлдэл хийж чадахгүй болох зэргээс зайлсхийе эргэж зөвлөмөр байна. Энэ шинэ сарны энергитэй зөв ажиллах, за өөртөө хөрөнгө санхүү дуудахыг хүсэх юм бол гайдбук юмаа сонирхоорой. Энэ хүртэл бичлэгээ үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэлээр уулзлаа. Түр баяртай.